Сайн бацхан үзэгчдээ Хятад энэ 7 хоногт нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүхэнд хүрч байна. Бид өнгөрсөн 7 хоногт Хятад улсад юу болсон талаар за мөн энэ 7 хоногт ямар хүлээлттэй байгааг мэдээлэх болно. За энэ 7 хоногт олон улс дэлхийн хамгийн том эдийн засагтай 2 улс болох Хятад улс болон Америк улс хоорондоо худалдаа, тариф, газрын хавар элементийн нийлүүлэлтийн асуудлаар шийдэл хүрч чадах хэсгийг анхааралтай ажиллаж байгаа. Хятадын гадаад хэргийн яамнаас 10 дугаар сарын 30-ны өдөр Хятад улсын дарга Ши Жинпинг, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нар бүгд найрамдах Солонгос улсын Кёнжо хотод Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд уулзалтын үеэр хоёр талд уулзалт хийнэ гэдгийг мэдээлж байна. Энэ нөрөө 2019 оноос хойш тэдний анхны нүүр тусан уулзалт болж байгаа юм. Төрийн тэргүүдийн төвчний дипломат харилцаа нь Хятад, Америк нэгдсэн улсын харилцааны стратегийн чиглэлийг тодорхойлоход орлуулшгүй үүрэгтэй. Энэ удаагийн уулзалтын үеэр төрийн тэргүүд хоёр улсын харилцаанд хамаарах стратегийн болон урт хугацааны асуудлууд мөн нийтлэг сонирхол бүхий сэдвүүдийн талаар гүнзгий ярилцсан. Бид энэ уулзалтаас эерэг үр дүн гаргахын тулд Америкийн талтай хамтран ажиллахад бэлэн байгаа. Энэ нь хоёр улсын харилцааг тогтвортой өсөлтийн шин шатанд гаргах шин урам зориг чиглэл өгөх болно. Ши Жинпинг болон Дональд Трампын уулзалт болох нь тодорхой болсон тухай мэдээлэл өнгөрсөн саруудад дэлхийн зах зээлийг докторжуулахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Учир нь хоёр улсын хооронд худалдааны дайн дахин хурцдаж төрийн тэргүүд хилэлцээг орхиж магадгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд газар авч явв. Вашингтоны зүгээс худалдааны маргаан хурцдсныг Хятадын газрын хавар элементийн экспортыг хязгаарласан шийдвэртэй холбон тайлбарлаж байгаа бол Бээжингийн зүгээс Америк Хятадын компаниудын Америк дахь хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаагаас энэ бүхний их үүсвэр тавигдсан гэж үздэг. Ши Жинпингийн хувьд энэ 7 хоногийн пүрэв гарагаас бэм гараг хүртэл бүгд найрамдах Солонгос улсад төрийн ажиллал хийх бөгөөд Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтанд оролцсноо. Харин Дональд Трамп энэхүү чуулганы гол хуралдаанд оролцохгүй. Гэхдээ Ши Жинпинтэй уулзна гэдгийг бүгд найрамдах Солонгос улс руу явах үедээ баталсан юм а. Америк болон Хятад улсын хооронд фентанилийн хууль бус урсгал, өндөр технологийн чип, газрын хавар элемент зэрэг олон асуудлыг тойрсон зөрчлүүд бий. Гэсэн хэдий ч хоёр улсын төрийн тэргүүд удаан хугацааны дараа уулзаж, тулгамдж байгаа асуудлуудаар яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн гэдгийг илэрхийлж байгаа нь нөхцөл байдлыг намжаана гэсэн хүлээлтийг үүсгэж байгаа юм а. За өнгөрсөн 7 хоногт Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны ээлжид чуулган Малайз улсын Куала Лампур хотноо болсон. Тэгвэл энэхүү чуулганы үеэр Ши Жинпинг болон Дональд Трамп нарын уулзалтын бэлтгэл ажил болгож хоёр улсын худалдааны төлөөлөгчид уулзсан байна. Талууд төрийн тэргүүдийн уулзалтын үеэр ярилцах зүйлсийг хэлэлцэж, хоёр улс худалдааны хэлэлцээрт хүрэх асуудлаар дундын ойлголцолд хүрсэн гэдгийг зарласан байна. Куала Лампур хотоос CGTN-ийн сурвалжлагч Дорита Саукэ мэдээлнэ. Бүгд найрамдах Хятад ард улс болон Америк нэгдсэн улсын 2 өдрийн турш үргэлжилсэн өндөр түвшний худалдааны хилэлцээ Малайзад болж дууслаа. Хоёр тал уулзалтыг бүтээлч гэж тодорхойлж, сүүлийн хэдэн 7 хоног үргэлжилсэн эдийн засгийн хурцдмал байдлыг намжаах чиглэлд ахиц гарсныг хэллээ. Хятад улсын төрийн зөвлөлийн дэд сайд Хө Липен, Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессент нарын удирдсан төлөөлөгчд ASEAN-ы дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын худалдааны боломжит хилцээрээ суурийг тавих, цаашдын хурцдмал байдлыг бууруулах зорилгоор уулзсан юм а. Хятадын худалдааны дэд сайд Ли Чинганг хэвлэлийн баг хурал дээр хэлэхдээ хоёр тал харилцан санаа зовниж буй асуудлуудад шийдэл олохын тулд бүтээлчээр санал солилцож урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ. Өнгөрсөн 2 хоногийн хугацаанд бид гүн гүнзгий эрчимтэй яриа хэлэлцээ өрнүүлж, хоёр талын аль альнийх нь санаа зовниж байгаа асуудлуудад бодиттой шийдэл тохиролцоо олох талаар бүтээлч яриа өрнүүллээ. Эдгээр асуудлуудаар урьдчилсан зөвшөлтөд хүрсэн бөгөөд хоёр талын дотоод зохицуултуудын ажлыг хилэлцэх үлдээд байна. Энэ удаагийн хилэлцээрийн төгсгөлд Хятад улс болон Америк нэгдсэн улс хоёул худалдаа эдийн засгийн харилцаагаа тогтвортой байлгах нь хоёр тал төдийгүй дэлхийн нийтэд ашигтай гэдгийг дахин баталгаажууллаа.
Нөгөө талаас Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Scott Bessent хэвлэл өгсөн ярилцлагадаа тун үр дүнтэй уулзалт болсон. Өргөн хүрээний гүнзгий хилэлцүүлэг өрнөж цааш урагшлах боломжийг бидэнд олголоо гэж мэдэгдэжээ. За тэрээр мөн хилэлцээний үеэр худалдаа, газрын ховор элементүүд, фентанил, TikTok зэрэг өөр олон өргөн хүрээний асуудлыг голчлон ярилцсан гэсэн юм. За хэдийгээр Малайз дахь хилэлцээний төгсгөлд албан ёсны хилэлцээр зарлагдаагүй ч яриа хилэлцээ өрнүүлж байна гэдг нь цаашид боломжит худалдааны хилэлцээр байгуулах суурийг тавьсан гэж ажиглагчид дүгнэж байна. За ерөнхийдөө уур амьсгал талууд аль аль нь болгоомжилсан шинжтэй боловч тогтвортой байна. Куала Лумпур дахь энэхүү уулзалт нь дэлхийн хамгийн том эдийн засгтай эдгээр улсуудын харилцааг тогтворжуулах чиглэлд томоохон алхам болж байна. Сүүлийн үед дэлхийд дахинд эдийн засаг худалдааны орчин тогтворгүй, чөлөөт худалдааны эсрэг хандлага ажиглагдах болоод байгаа. Тэгвэл Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны чуулганы 2 дахь өдөр Хятад улсын ерөнхий сайд Ли Цянг бүс нутгийн удирдагчдыг чөлөөт худалдааг хамгаалж бүхий л хэлбэрийн хамгаалтын бодлогод эсэргүүцэл үзүүлэхийг уриалсан байна. Зүүн Өмнөд Азийн дэлхийн хамгийн том 2 эдийн засаг болох Америк болон Хятад улсын ашиг сонирхол огтлолцдог геополитикийн өрсөлдөөний төв цэгүүдийн нэг гэж тооцогддог. Энэ нь энэ удаагийн чуулганы 3 өдөрт тод харагдлаа. Тухайлбал чуулганы эхний өдөр Америк улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк болон ASEAN-ы 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцож, дөрвөн улстай худалдааны хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулсан ч тариф бууруулах тухай ямар нэгэн хэлэлцээр байгуулаагүй. Тэгвэл чуулганы 2 дахь өдөр Хятад улсын ерөнхий сайд Ли Цянг бүс нутгийн удирдагчдыг чөлөөт худалдааг хамгаалж, бүхий л хэлбэрийн хамгаалтын бодлогод эсэргүүцэл үзүүлэхийг уриалсан юм а. Ингэхдээ ямар нэгэн улсын нэрийг дуртаагүй ч Америк улсын тарифын бодлогыг чиглэсэн үг гэдэг нь мэдээж байгаа юм а. Мөн Куала Лумпурт байх үедээ Ли Цянг Хятад болон ASEAN-ы өргөжүүлсэн чөлөөт худалдааны гэрээг баталжээ. Чуулганы үеэр дэлхийн хамгийн том худалдааны гэрээ болох Аз намхан далайн 15 улсын хамтран баталсан бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн 2020 оноос хойших анхны дээд хэмжээний уулзалт болж мөн л ялгаагүй Америк улсын тарифын асуудлыг хөндөж, тарифын дарамтад дэвсвэртэй байж чадах бүс нутгийн түншлэлийг бий болгох зорилтоор өндөрлсөн юм. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны хувьд дэлхийд нөлөөтэй эдийн засгийн төв юм а. Уг холбооны улс орнууд нийт 680 сая хүн амтай 3.6 их найд ам долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дэлхийн 5 дахь том эдийн засгийн бүсэд ордог байна. Гэсэн хэдий ч экспортоос хэд хамааралтай эдгээр улс орнууд Хятад болон Америк улсын хооронд аль нэг талыг баримталж, эрсдэл хүлээх магадлал бага гэж шинжээчид үздэг. Нэг талаас Хятад улс чөлөөт худалдааг дэмжихийн зэрэгцээ энэхүү бүс нутгийн улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулж, нөгөө талаас Америк улс тарифын бодлогоо үргэлжлүүлсээр байгаа ийм үед Зүүн Өмнөд Азийн улс орнууд хоёр гүрний дунд тэнцвэртэй бодлого баримталж чадах хэсэг нь асуулт хэвээр байгаа юм а. Өнгөрсөн 7 хоногт Хятадын коммунист намын төв хорооны 4-р бүгд хурал болсон. Энэхүү хурлаар 2026-аас 2030 оны буюу эх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдах хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн талаарх санал зөвлөмжийн баримт бичгийг боловсруулсан байна. Албаны хүмүүсийн хэвлэлийн хурал хэрхэн болж өнгөрснийг мөн энэхүү баримт бичигт тусгагдсан онцлог зорилтуудыг CGTN агентлагийн сурвалжлагч Дai Kai өргөжлүүлэн мэдээлэх болно. Хэвлэлийн урлын үеэр албаных нь намын төв хорооны 4-р бүгд хурлын хамгийн чухал үр дүн гэж тооцогдож байгаа бүгд найрамдахад ард улсын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний санал чиглэлийг боловсруулахад Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпин шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн болохыг хэллээ. Энэхүү бүгд хурал энэ 7 хоногийн даваа гарагаас пүрэв гарагийн хооронд болж өнгөрсөн юм а. 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний хамрах хугацаанд хөгжлийн суурийг бэхжүүлэх бүх чиглэлээр ахиц дэвшил гаргах чухал үе шат юм. Энэ хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг системтэйгээр төлөвлөх нь Хятадын коммунист намын 20 дугаар их хурлаас дэвшүүлсэн Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийн алсын харааг шат дараатайгаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн олон улсын өрсөлдөөн хурцдаж, гадаад орчны өөрчлөлт төвөгтэй болж буй энэ үед стратегийн давуу байдлыг олж авах, шин сорилтод үр дүнтэй хариу өгөх, хөгжлийн үе шатуудад гарч ирж буй шин шаардлагуудад нийцүүлэн чанартай өсөлтийг дэмжих зорилготой. Цаашлаа төв санхүү эдийн засгийн ажлын алба, хөгжил шинжилгээний хороо, шинжилгээ ухаан, технологийн яам, худалдааны яам, үндэсний эрүүл мэндийн комиссийн төлөөлөгчид байр суурь илэрхийлсэн байна.
Тэдний дундаас худалдааны сайд бүгд хурлын үеэр өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх тухай тусгай хэсэг ажилласан намын зүгээс олон улсад нээлттэй бодлогыг хэр ач холбогдолтойг мөн хятад улс нээлттэй хамтын ажиллагаа харилцан ашигтай түншлэлийн талаар тууштай байр суурьтай байгааг илтгэж байна. Хятадын нээлттэй бодлого нь зөвхөн дотоод хөгжлийн хэрэгцээг хангахаас гадна дэлхийн хүлээлттэй ч нийцэж байгаа. Бид олон улсын эдийн засаг худалдааны дүрмтэй өөрсдийн бодлого зохицуулалтаа уялдуулахын зэрэгцээ үйлчилгээний салбарт ч мөн зах зээлээ нээхэд анхаарна. Эдийн засаг худалдааны түншийн сүлжээг өргөдөхөхийн тулд бүс нутгийн болон хоёр талт худалдаа хөрөнгө оруулалтын хилцээрийг түргэтгэж өндөр стандарттай чөлөөт худалдааны бүсийн сүлжээг тэлэх болно. Албаныхан цааш хятад улс чанартай өсөлтийг эрэлхийлэх, шинжилгээг үнзгээрүүлэх, өндөр түвшний нээлттэй байдлаа өргөжүүлэх бодлогоо тууштай баримталж, дотоодын доктортой хөгжлөөр гадаад орчны тодорхой бус байдлыг тэнцвэржүүлж, эдийн засгийн хурдцтай өсөлт болон нийгмийн урт хугацааны доктортой байдлын шинэ үеийг бичих болно гэж онцоллоо. Энэхүү бүгд хурлаас гаргасан мэдээлэл нь 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний хүрээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий зарчмыг тодорхойлж, хятадын гол зорилтуудыг тогтоож байна. Тэр дундаа ирэх 5 жил нь 2035 он гэхэд социалист шинжилгээг бүрэн хэрэгжүүлэхийн тулд нэн чухал үе байх болно гэдгийг албаныхан онцгойлон хэлж байсан юм а. Дайкай Бээжингээс мэдээллээ. Хятадын 7 хоногт нэвтрүүлгийн энэ хэсэгт бид Хятад улсын эдийн засгийн орчинд болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэх гэж байна. Та тэгэхээр өчигдөр Бээжин хотноо үндэсний санхүүгийн хяналтын газрын олон улсын зөвлөлийн уулзалт болж өнгөрсөн байна. Энэ үеэр Хятадын төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хай Лифэн улсынхаа санхүүгийн салбарыг өргөжүүлж, ингэхдээ гадаадын санхүүгийн байгууллагууд болон урт хугацааны хөрөнгө оруулалтыг таатаа хүлээн авна гэдгээ мэдээлсэн байгаа юм. Намаг хөрөнгө оруулалтын орчныг илүү нээлттэй болгоно гэж амлажээ. Хятад улсын дэд ерөнхий сайд Хай Лифэн мягмар гарагт нийтлэгдсэн албан мэдээлэлдээ Хятад улс санхүүгийн салбар дахь нээлттэй байдлаа тууштай өргөжүүлж, орчин үеийн хүчирхэг санхүүгийн гүрэн ус байгуулах ажлыг хурдсан гэдгээ хэлж байлаа. Тэрээр энэхүү мэдээлэлээ Бээжин хотод олсон үндэсний санхүүгийн зохицуулалтын газрын олон улсын зөвлөлийн хурал дээр хэлсэн юм а. Энэхүү зөвлөл нь дэлхийн нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудын одоогийн болон хуучин удирдлагуудаас бүрддэг. Цааш дэд ерөнхий сайд илтгэлдээ илүү олон гадаадын санхүүгийн байгууллагуудыг Хятадын зах зээлд орж хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг урьсан байна. Мөн зөвлөлийн гишүүдэд Хятад болон Америкийн эдийн засаг худалдааны харилцааны талаар товч танилцуулсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд Малайзад Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессентэй уулзаж суурь түвшний ойлголцолд хүрсэн гэдгээ дурдсан байгаа юм а. Нөгөө талаас зөвлөлийн гишүүд Хятад улсын эдийн засаг санхүүгийн ирээдүйд итгэлтэй байгаа гэдгийг илэрхийлж, Хятадын зах зээлд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаа гэдгээ хэлсэн байна. Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид гадаад улсын хөрөнгө оруулагчдад санхүүгийн салбараа илүү нээлттэй, тохиромжтой болгох алхмуудыг авч байгаа юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд Хятадд бүрэн гадаадын хөрөнгөөр байгуулагдсан 6 үнэт цаасны компани 3 нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан байна. Тухайлбал энэ онд Швейцар улсын UBS, Япон улсын Mizuho, өнгөрсөн онд Франц улсын BNP Paribas тус зөвшөөрлөө авсан байна. Энэ оны 9-р сард Хятадын мөнгөн тэмдэгт буюу юань дэлхийн нийт төлбөрийн дүнгийн 3.1%-ийг эзэлсэн. Энэ өнгөрсөн 8-р сарын 2.9%-аас өссөн үзүүлэлт байгаа. Та Хятадын Төв банк буюу Хятадын Ардын банк дэлхийн даяар юаний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа юм. Та Хятадын Төв банкны дарга Пан Гуншан юаний олон улсын хэрэглээг дэмжих, гадаад худалдаан дах ашиглалтыг нэмэгдүүлэх, мөн юанийн офшор зах зээлийг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарлажээ. Хятадын Төв банкны хорооны хуралдаанд Ардын банкны захирал Пан Гуншан юаны олон улсын хэрэглээг идэвхтэй дэмжих тухай тодорхойлж хэлсэн нь Төв банкны өмнөх байр сууриас эрс ялгаатай байгаа юм а. Өмнө нь Хятадын Төв банк юаны олон улсын хэрэглээг болгоомжтой доктортойгоор урьдчилуулах ёстой гэж тайлбарладаг байсан. Энэхүү өөрчлөлт нь өнгөрсөн 7 хоногт болсон Хятадын коммунист намын Төв хорооны 4-р бүгд хурлын дараа гарсан. Энэхүү хурлаар дараагийн 5 жилийн гол бодлогын чиглэлүүдийг танилцуулсан бөгөөд үүнд санхүүгийн нээлттэй байдлыг өргөжүүлэх, юаны олон улсын нөлөөг нэмэгдүүлэх зорилт багтсан байна. Энэ нь Хятадын эрх баригчид ирэх 5 жилд юаны олон улсын хэрэглээг илүү идэвхтэй дэмжинэ гэсэн тохио болж байгаа юм. Гэхдээ энэ нь огцом эргэлт биш, харин юаны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтанд ашиглах нөхцөлийг сайжруулах, дэд бүтцийг боловсронгуй болгох зэрэг суурь ажлуудад илүү анхаарах үе шат байх юм а. Тухайлбал Бээжингийн сүүлийн үед авч хэрэгжүүлсэн нэг алхам нь гадаадын хөрөнгө оруулагчдад бондын зах зээлд репо хилцэл хийхийг илүү хялбар болгосон явдлыг дурдж байна.
Энэ мэтчлийн шаардлагатай нөхцөл байдал бүрдвэл цаашид хөрөнгө оруулалтын дансны нээлттэй байдлыг өргөжүүлэх боломжийг ч авч үзэж магадгүй юм. Хятад улс юаныг дэлхийн гол валютуудын нэг болгох зорилгоо олон жилийн турш дэвшүүлж ирсэн. Харин сүүлийн саруудад Америк нэгдсэн улсын санхүүгийн хориг арга хэмжээ болон доллар суурилсан системийн докторгүй байдлаас болгоомжилж юаны хэрэглээг нэмэгдүүлэх бодлогоо илүү яаралтай хэрэгжүүлэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын банк хоорондын шилжүүлгийн SWIFT системийн сүүлийн мэдээлэлээр 9-р сард юан нь дэлхийн гүйлгээний хэмжээгээр 6 дахь хамгийн өргөн хэрэглэгддэг валют болсон байна. Тухайн сард юанийн эзлэх хөв 3.1 хөв болж өссөн байгаа нь өмнөх сарын 2.9%-аас нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм. Өргөжлөлтөнд та бүхэн технологийн салбарт нь болж байгаа мэдээлэлээс хүрэх гэж байна. Тэгэхээр сүүлийн 5 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн хамгийн том 5G сүлжээний дэд бүтцийг байгуулсан орн болсон байна. Өнгөрөх сард China Broadnet-ийн мэдээлснээр тус улсад 5G сүлжээнд холбогддог ухаалаг гар утас хэрэглэгчийн тоо 1.2 тэрбумд хүрсэн байна. 2025 оны 9-р сарын байдлаар тус улсад 471 сая 5G суурин станц ажиллаж байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Хятадын аж үйлдвэр мэдээллийн технологийн яамны мэдээлснээр 2024 оны эцсээс хойш 455 мянган станц шинээр суурилуулагджээ. Бусад улсуудтай харьцуулбал Америк нэгдсэн улсын хувьд 200-аас 250 мянган 5G сүлжээний станцыг суурилуулсан байдаг. Харин бүгд найрамдах Солонгос улсад 30 гаруй мянган суурин станц одоогийн байдлаар ажиллаж байна. Тус улсын China Mobile, China Unicom, China Telecom мөн China Broadnet зэрэг өрөө холбооны компаниудын байгуулсан 5G сүлжээнд нийтдээ 1.2 тэрбум хүн холбогдоод байна. 5G сүлжээний тусламжтайгаар ухаалаг үйлдвэр, жолоочгүй тээврийн хэрэгсэл, алсаас хянах систем гэх мэт дэвшилтэд технологиг нэвтрүүлэх боломж өрдөж байгаамаа. Тухайлбал ухаалаг хотыг 5G сүлжээ нэвтэрсэн хотуудад бий болгох боломжтой. Сонирхолтой 2008 онд 5G сүлжээ лабораторийн түвшинд хэмжигдэж байсан бол 2019 оноос хойш дэд бүтэц байдлаар хэрэглээ нэвтэрч эхэлсэн. Одоогийн байдлаар нийтдээ 2.6 тэрбум хүн дэлхийд даяар 5G сүлжээнд холбогдоод байна. Өргөжлөлтөнд та бүхэн Хятад улсын технологийн компаниудын шинээр нэвтрүүлсэн хэмэл оюуны технологитой холбоотой мэдээллийг багцлан хүргэе. Тэгэхээр Minimax стартап топ 5 хэмэл оюуны загварын нэгд тооцогдох үз M2 загвараа танилцууллаа. Мөн Kuaishou-гийн хөгжүүлсэн медиа бичлэг үүсгэх чадвартай Kling AI жилийн дотор 22 сая хэрэглэгчтэй болсон байна. Үүнээс гадна цахилгаан дамжуулалтын доголдлыг хэмэл оюуны тусламжтайгаар тодорхойлдог гэсэн байна. Хятадын тэргүүлэгч хэмэл оюуны стартапуудын нэг болох Minimax компани энэ даваа гарагт M2 загвараа танилцууллаа. Энэхүү загвар нь Artificial Analysis компани хэмэл оюуны чадварыг хэмждэг индексээс өндөр үнэлгээ авч топ 5 загварын нэгд тооцогдох болжээ. Тус загвар нь 2025 оны 9-р сард танилцуулагдсан Google-ийн DeepMind-ийн Gemini 2.5 Pro-гоос давж гарсан бөгөөд OpenAI, Anthropic, xAI зэрэг Америк нэгдсэн улсын тэргүүлэх компаниудын загваруудын дараа бичигдэж байгаа юм. Энэхүү загварын хувьд 200 тэрбум параметртэй. Мөн Хятадын богино хэмжээний видео бичлэгний платформ Kuaishou-гийн бүтээсэн Kling AI 1 жилийн дотор 22 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Видео бичлэг үүсгэх чадвартай уг хэмэл оюуны хэрэглээ зах зээлийнхаа 30 орчим хувийг эзэлж байна. Хятадын тэргүүлэх хэмэл оюуны загварууд нээлттэй ихийн платформ дээр суурилсан нь гол давуу тал болж байна. Жишээлбэл Alibaba-гийн 300 гаруй загварыг нээлттэйгээр хөгжүүлж 600 сая гаруй удаа татагдсан бөгөөд 170 мянга гаруй шинэ хувилбар бий болжээ. Харин Alibaba Cloud-ийн хувьд 29 бүс нутагт 91 дата төв ажиллаж байна. 14-р 5 жилийн төлөвлөгөөний эхнээс хойш Хятадын хэмэл оюуны загварууд үйлдвэрлэл, үйлчилгээ, амьдралын бүхий л салбарт нэвтэрч дижитал шилжилтэнд чухал нөлөө үзүүлж байна. Жишээ нь цахилгаан дамжуулах шугамын үзлэг өмнө нь гараар хийгддэг байсан бол одоо хэмэл оюуны тусламжтайгаар тодорхойлох боломжтой болжээ. Ингэснээр ажлын бүтээмжийг асар их нэмэгдүүлж байна. Baidu компани эрчим хүчний ерөнхий менежер Li Chaoгийн хэлж байгаагаар тус компани Wenshin нэртэй загварыг ашиглан China State Grid Corporation компани эрчим хүчний салбарт зориулсан хэмэл оюуныг хөгжүүлжээ. Энэ нь жил бүр 5 сая дамжуулах цамхыг дорооноор шалгах боломжийг олгож гараар хяналт хийх ажлыг 40%-аар бууруулсан байна. Alibaba компани толгой компани болох Ant Group, Ant Coin нэрийг Хонконгт барааны тэмдэг болгон бүртгүүлэх хүсэлт гаргасан байна. Энэ нь тус компани блокчейн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ болон stablecoin буюу доктортой зоос гаргах сонирхолтой байгааг илтгэж байгаа юм.
Хэдхэн жилийн өмнө ханшийн өндөр өсөлтөөрөө дэлхийн нийтийг байлдан дагуулж байсан крипто салбарын дараагийн тренд стейблкойн байна. Стейблкойн гэдэг альва нэгэн мөнгөн дэвнэгттэй нэгийг харьцах нэг байдлаар уйсан крипто валютыг хэлдэг. Өөрөөр хэлбэл долларын стейблкойн зөвхөн $1-тоо л тэнцдэг. Нэг ёсондоо ханшийн савлгаагүй тэнцвэртэй гэсэн үг. Үүнийг баталгаажуулахын тулд стейблкойн гаргагч компаниуд ижил хэмжээний валют хадгалах эсвэл хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээр стейблкойн баталгаажиж тогтвортой болдог бөгөөд цаасан мөнгөтэй харьцуулахад шилжүүлгийн зардал харьцангуй хямд байдаг. Харин Ant Group-ийн хувьд Хонконгт хүсэлт гаргасан Ant Coin-о санхүүгийн үйлчилгээнүүдэд ашиглах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Тус компани өнгөрөгч 6 дугаар сард хүсэлтээ гаргасан боловч тухайн үед олон нийт төдийлөн анхаарлаа хандуулаагүй. Харин эх 7 хоногт болох Хонконг финтек арга хэмжээн дээр Ant Group-ийн дарга Эрик Чин илтгэл тавих болсон нь ихэд анхаарал татаж байна. Учир нь арга хэмжээний энэ жилийн сэдэв крипто валютад төвлөрөх юм. Ant Coin-ы хамрах хүрээ барааны тэмдгийн тодорхойлолтод бараг л бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг хамрах боломжтой юм. Үүнд уламжлалт санхүүгийн хэрэгслээс гадна блокчейн суурилсан төлбөр тооцооны хэрэгсэл стейблкойн хүртэл багтаж байгаамаа. За Хятадын Гуанчжоу хотод дэлхийн худалдааны хамгийн том платформуудын нэгт тооцогддог Кантоны 138 дахь удаагийн яармаг болж байна. Эхний үе шатны захиргаан бараа, гэр ахуйн захиргаан хэрэгсэл, аж үйлдвэр зэрэг 5 гол салбарын инновацийг харуулсан дэвшилтэд үйлдвэрлэлд зориулжээ. Дэлхийн худалдааны хамгийн том платформуудын нэг болох Кантон үзэгсэлэнд энэ жил 32,000 гаруй компани оролцож байна. Тэдний дундаас 46 технологийн компани бүтээсэн мэргэжлийн үйлчилгээний роботууд оролцогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байлаа. Эдгээр үйлчилгээний роботуудыг цэвэрлэгээ, эмнэлгийн асаргаа, кофе хийх, яралтай тусламжийн үйлчилгээ болон нөхөн сэргээх сургалт зэрэг олон зориултаар ашиглах боломжтой юм. Гадаадын худалдаа авагчдын хамгийн их анхаарал татсан нь хэмэл оюуныг Хятадын эмчилгээний уламжлалт арга техниктэй хослуулсан ухаалаг төхөөрөмж байсан бөгөөд хэрэглэгчдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг байна. Эдгээр роботыг уламжлалт Хятадын анагаах ухааны эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд болон нөхөн сэргээх сургалтын төвүүдэд ашиглаж байгааж мөн хүмүүсийг алхах, ууланд авирахад туслах төхөөрөмжүүд олон улсын худалдаа авагчдын сонирхлыг татаж байна. Сурвалжлагч би өөрөө ч туршиж үзсэн. Надад яг пүрш урагш түлхэж байгаа мэт мэдрэмж төрж байна. 10 кг ус өргсөн ч алхах, хөдөлж явахад хөнгөн санагдаж байна шүү. Энэхүү төхөөрөмжийн жин ердөө 2.4 кг бөгөөд ашиглахад хөдөлмөрийн үр ашгийг 35%-аар нэмэгдүүлдэг байна. Нэг удаагийн цэнэглэлтээр 4 цаг хүртэл ажиллах хүчин чадалтай. Дотор нь мэдрэгч болон жижиг хөдөлгүүр байгаа. Мэдрэгч нь таны булчингаас гарч буй цахилгаан дохиог илрүүлж түүнийг дамжуулах самбар руу илгээдэг. Самбар тухайн дохионы дагуу хөдөлгөөнийг удирдах танд өргөх хүч өгдөг. Хятад улс 12 дахь жилдээ дэлхийн хамгийн том роботын зах зээл хэвээр байна. Мөн дэлхийн хамгийн том робот үйлдвэрлэгч орн нь Хятад улс юм. Одоогоор тус улсад роботтой холбоотой 930,000 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. 2025 оны эхний хагас жилд Хятадын үйлчилгээний роботын үйлдвэрлэл өнгөрсөн оноос 25% өссөн нь тус улсын үйлдвэрлэлийн шинжилэл, технологийн хөгжил хэр өдөгтэй явагдаж байгааг харуулж байна. Үзэгчдээ би та бүхэнд энэ 7 хоног нэвтрүүлгийнхээ ээлжид дугаарыг хүргэлээ. Эх 7 хоногийн энэ өдөр иргэ олзъя.